Нэрийн хамгаалалт процессын талаар ярих болно. Нэрийн хамгаалалт процессын болохоор ерөнхийдөө хоёр хуваалцсан. Эзэнт хамгаалалт, биед хамгаалалт гэх. Тэгээд эзэнт хамгаалалт процессын болохоор баан ян гэсэн хоёр нүс дагуулна. Баан гэдэг бол гівүүл хичээл төгсөн үгэнд дагуулна. Ян гэдэг бол гівүүл хичээл төгсөн үгэнд дагуулж бичнэ. Жишээ нь хэлбэр тайлбар а. Хичээл төгсөж байгаа болохоор баан гэсэн үгтэй шаардлага. Дараагийн болохоор ян гэсэн болохоор гівүүл хичээл төгсөн үгэнд дагуулна. Жишээ нь бол гимшил ашиг би тамаагийн баби гэсэн уран бүтээлтэй гэдэг байна. Тэгээд бабиний миний тэгээд хүмүүс андуурч нөгөө миний гэж үгтэй. Би ингэж болохоор зүйлийн тэмдэг үүсгэж гэсэн байна. Тэгээд хоёрдугаар нь болохоор чи тань гэдэг хөрөлцөө. Гуравдугаар нь болохоор орчин цагийн ийм монголчиг зөвхөн ямар ч үгэн энэ хэсгийг зордгоо харин эхний хэлбэр нь болохоор ано энэ үгсийг төрөөд байгаа. Тэгээд дуудлага хаягтай сандуур тохиолдолтой энэ болохоор аава гэж нэг аавгаа дуудлага хэлбэрээр хүмүүс бодоод ингээд андуурдаг. Харин энэ болохоор нөгөө аавыгаа гэж бодоход апуу бан аава бүр апуу аа. Тэгээд энэ шиг багшиг нэ тэгээд бүргэн чи ашиг юм гэвчгүй нэ за тэр эзэн хамт зөө зогсож ихээр төгссөн чинь хөдөлмөр баамгаан ажил хийхдээ яа бүрээсэн яа тэгээд яа